бодол. 2017 оны автосол бол үнэндээ миний амиа хорлох байсан. Олимпик тулаан бол миний гэр бүл болон миний хүүхдүүдийн амьдралын чухал хэсэг болсон. Иймэрхүү төрлийн аимшигтай ослоос бид түүнийг 9 минут авч үлдсэндээ үнэхээр их талархаж байгаа. Машин хөмрөөд бүхэл бүтэн 6 удаа иргэсэн шүү дээ. Викториагийн үхэл тулааны спортыг бүхэлдэнд онцолгов. Залуухан ур чадварлаг тулаан чорвоог орхисон хэний санаанд оромгүй хэцүү үйл явдал байлаа. Тэр тусмаа тулааны спортын хорхоотнуудын зүрх сэтгэлийг хүчтэй өвтгсөн хар бараан үйл явдал. Тэр үнэхээр цэл залуухан царайлаг бас шинэ үеийн хүчтэй төлөөлөл. Түүний тулааны гүйцэтгэлийн ур чадварыг дэлхийд даяараа анзаараад байсан. Виктория Ли бол One Championship холбооны амь насаа алдсан 2 дахь тулаанч. Түүний өмнө 21 настай Ян Жамбин гих залуу жин хасалтаас болж бас амь насаа алдаж байсан удаатай. Викторийг үгүй болсны дараа лигийн гэр бүлийн үйл ажиллагаа явуулдаг байсан бэлтгэлийн дугуулан бүр мөссөн зогссон. Зүгээр л хаалга хаагдсан. Үүнээс улбаатаагаар дараагийн асуултууд урган гарч эхэлсэн. Бид энэ чадварлаг залуусын тулааныг дахин харж чадах болов уу? Асар их үнэтэй цаг хугацаа бас үнэлж баршгүй нандин дурсамжууд хааснаас өлөгдсөн мишок бүр ялалтын төлөө бясалгаж байсан хүчтэй энергиуд. Анжела 1 жил орчим нуугдмал байдалтай байсны эцэст тэр бүх зүйлийг ил гаргах асар том шийдвэрийг гаргасан байдаг. Би бол Анжела Ли Пучи 26 настай. Би бол эгэл жирийн эгч, аавын охин, эхнэр, ээж, тулааны дэлхийн авраг, бас амьд үлдэгч. Энэ бол мэргэжлийн тулааны спортод хөл тавьснаас хойш 9 жилийн хугацаанд дотроо нууж байсан, бугшиж байсан зүйл минь юм. Би бол Анжела Ли, Анжела Ли One Championship холбооноос холбогдож байна. Энэ бол бүгд худал. 2017 оны автосол бол үнэндээ миний амиа хорлох байсан. Энэ бол миний тэмцлийн түүх. Хэрвээ хэн нэгэн олон нийтийн хараанд үргэлж байдаг, ялангуяа тэр хүн тулаанч бол бидэнд байж болох хүнд хэцүү бэрхшээлүүдийг төдийлөн ил гаргадаггүй дотроо үргэлж хадгалсаар бид сул талаа харуулах ямар ч боломжгүй. Бидний гадаа төрөх худал хурамгаарч хамаагүй бүх зүйл хэвийн сайхан байгаа мэт дүр эсэх шаардлага гардаг. Жишээ нь амьдрал сайхан байна, би бол хүчирхэг. Тийм ээ үүнд үндэслэл бий. Гэхдээ бид тухайн цаг үед юу мэдэрч байгаагаа ил гаргадаггүй. Бараг ихэнхдээ л бид тэр цаг үед цор ганцаараа үлдсэн байдаг. Өөртөө итгэх итгэл маань хүртэл сөрөг хар бараан болчихсон. Бидний үнэнийг хэн нэгэн гаргаад ирэх вэ гэж дууга хурааж чимээгүй айж нуугдах. Би бодит байдал дээр үргэлж бахархлаа авч үлдэхийн тулд өөрийгөө 100% дайчилж байсан. Гэхдээ нэг шугамд тулж ирсэн ямар хэсгийг бодитоор нь чи бусдаа хуваалцаж бас ямар хэсгийг нь үргэлжлүүлэн өөртөө хадгалах хэрэгтэй вэ? Тийм ээ үүнийг ил гаргахад тийм ч амаргүй. Энэ чамааг улам бүрл эмзэгшүүлнэ. 2011 оны 11 сард надад тохиолдсон осол бол үнэндээ осол байгаагүй. Ойролцоогоор 6 жилийн турш хүнд бүх зүйлээ дотроо хадгалж бас гацааж байсан. Би маш олон талаараа хөгжиж сайжирсан хэдий ч энэ талаар эргээд бодоход одоо ч надад хэцүү мэдрэмж төрдөг. Учир нь би өөрийгөө эвгүүтгэх орлого хийсний дараа ч гэсэн би энэ талаар ярьж хэлэхээс ч айсан хэвээрээ. Учир нь би ялагддаггүй явж байсан бас сүйд тавьчихсан бүх зүйл сайхан болчих юм шиг санагдаад гисэн ч тэгээгүй. Бэлтгэл маань жигдэрчгсэн эд дундаа явж байсан тухайн үед энэ тулаан бол миний амьдрал дахь хамгийн чухал тулаан гэж боддог байлаа. Би бусны урмыг хугалахыг хүсэхгүй байлаа. Учир нь би үнэхээр тэмцсээр туйлдсан, үргэлжлүүлээд цаашаа алхаад байх үнэхээр хүнд амьдрал гаднаасаа хэвийн юм шиг харагдаад л учир нь хинч миний дотор яг юу болоод байгаа талаар мэдэхгүй. Энэ удаагийн бичлэгтээ ABC World Institute хамтран ажиллаж байна. Окей миний би 2019 онд англи хэлээр сайжруулах шаардлагатай болсон. Тэгээд Австрали явж сурах энгийн бодлыг манд бодит болгож өгсөн ABC World Institute гэх байгууллагыг өнөөдөр YouTube сувгаараа сурталчилж байгаадаа маш их сэтгэл хангалуун байна. Англи хэлмэнч гайгүй дээрдэж асуултуудаа үргэлжлүүлэн асуусаар Macquarie их сургуульд эсээд мастрын зэрэгч асуудалгүй төгсөөд авсан. Энэ хугацаанд ABC World миний бүх бичиг баримт сургуулийн урилга дээр давхар ажилласаар л байсан. Одоо би бүр Австралийн уул уурхайн салбарт нь хөл тавьчихсан. Та бүхэн Австрали эсвэл Германы их сургуульд суралцахыг хүссэн ч хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол ABC World дээр очиод уулзаад үзээрэй. Таны цагийг хэмнээ зөвлөөд өгнө. Description хэсэгт би бүх холбогдох мэдээллийг нь байршуулсан байгаа. За ингээд бичлэгтээ эргээд оръё. Баярлалаа. Би нөхөртөө хэлсэн хэдий ч ганцаардал гэдэг зүйл надаас явсангүй. Учир нь тэр надад хайртай туслахыг хүсэж байсан хэдий ч тэр миний мэдэрч байгаа зүйлийг ойлгохгүй. Би ихэнх цагаа ажилдаа зарцуулсаар учир нь өдөр хоногуд өнгөрөх тусам удаанаар дээрдэж байгаа мэт энэ зүйл надад тохирч байгаа мэт гэхдээ магадгүй танд таарах бас таарахгүй ч байж мэд юм. Чухал зүйл юу вэ гэхлээр та өөртөө тус болох арга замыг л эрэл хийлж олох нь дээр юм шиг.
2023 оны 3 дугаар сард би Fight Story-г байгуулсан. Fight Story бол тулгаанчдын болон яг энэ жимээр алхаж байгаа залуус сэтгцийн эрүүл мэндийн төлөө бүтээгдсэн ашигын бус байгууллага. Тэд өөрсдийн замлыг хуваалцаж, итгэл болон найдварыг олж авах, цаашлаад холбооны хүрээг тэлж үйл ажиллагаагаа сайжруулах зорилготой. Fight Story-н тамирчид болон хөгжөөн дэмжигч, сонирхогчдод ч бас дэмжлэг үзүүлэх ба амралтын өдөр бүр Виктория лигийн төлөө залбирал үйлддэг байна. Олон хүмүүс асуухыг хүсэж байгаа байх. Яагаад одоо энэ бүхнийг ил гаргаж байгаа юм бэ? Яагаад Fight Story-г байгуулсан юм бэ гэж. 2022 оны 12 сарын 26-ны өдөр миний дүү Виктория өөрийнхөө амийг ивүтгсэн. Тэр миний мэд хамгийн нийтэд сайн охин байсан. Магадгүй тэр өөрийнхөө амиар олон хүмүүсийн хүнд хэцүү асуудлыг сөхөж, тэдэнд тус болохыг хичээсэн байж болох. Fight Story бол түүний амьдралын нэг хэсэг, бас миний ч том хэсэг. Энэ бидний хамтдаа бусдад туслахын тулд, бас дэлхийг илүү сайхан газар болгохын тулд бүтээсэн зүйл. Анжела маш зоригтойгоор өөрийн болон Викториягийн түүхийг хуваалцсан тулааны спортын салбар үүнд бэлэн биш байгааг илтгэх. Гэхдээ энэ зүйл нь аль ч салбарт үнэхээр чухал зүйл. Викториягийн нэр дээр хандив цуглуулж үүнтэй адил хүнд хэцүү байдалд орсон хүмүүс туслахыг хичээж байна. Fight Story бол тулааны салбарт одоогийн байдлаар асар том орон зайг үүсгэсэн. Бүгдийн нууж байсан хүнд сэдвэр шүгэл үлээсэн цорын ганц байгууллага болоод байна. Анжела болон Анжелагийн багийнхан тулаанчдын амьдралын хүнд үеийг даван туулах арга зүйн хувьд хичээж ажилласаар тэр эмэгтэйчүүдийн 52.2 кг жингийн аварга байсан хэвээр гэхдээ ширээ ховхоосон. Тэдний гэр бүлийн бэлтгэлийн заал үүдээ нэгэнд хаасан. Бас шалтгааны улмаас тэр болон түүний дүү хизээ иргэн ирэлтийнхэн тодорхойгүй байсаар One Championship хуучин аварга Stampy эсрэг шинээр бүс гойрлогч хаамнаар Анжелагийн чинт түр аваргын бүсний төлөө тулалдах оноолтыг зохион байгуулагчид зарлав. Тулааны өдрийн бэлтгэл ажил эд явагдаж байх үед Анжела тэнд ирсэн төдийгүй дараагийн өрсөлдөгч нартай баяр хүргэж чин сэтгэлээсээ тэврэлт өгсөн юм. Fight Story байгуулагдсан учир нь миний дүү Виктория. Бидний зорилго бол хүмүүсийг сэтгэл зүйн харангалаас татаж гаргах. Бид үнэнийг ярьж, зөвөр сурталчлах, бас бусдыг маш сайн ойлгох чадварлаг зөвлөлийг байгуулахыг л хичээж байна. Чиний хийж байгаа зүйл чинь маш их баярлалаа Анжела. Өнөөдөр чи энд Сингапурын том ивент дээр бидэнд нэгэн зүйлээр мэдээлэл гэж илэрхийлсэн. Би энд өнөөдөр тулааны спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Би маргааш орой өөрийгөө албан ёсоор зодог тайлж байгаагаа зарлана. Юу гэсэн үг вэ? Чиний хийх тулаан бол үндсэн аваргын бүсний тулаан болж хувирлаа. Тийм ээ, хаамын эсрэг жинхэнэ бүсний төлөө тулална. Энэ үгийг сонссон түр аваргын бүсний төлөө тулалдах байсан Stamp өөрийн шүтэн биширдэг байсан Анжелаг тэрвэрэд уйлахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Дараагийн дугаарт аварга Stamp-ийн талаар баримтат кино хийж болох юм хэрвээ та subscribe даруул шүү дээ. Яг энэ цаг үеэс түр бүснийг их тулаан цуцлагдаж албан ёсоор хөнгөн жингийн аваргын тулаан болж өөрчлөгдөж байна. Маргааш би чиний бахархал болохыг хүсэж байна Анжела. Би чамаар аль хэдийн бахархаад хэлсэн. Right thing by protecting her side with that arm, and Angela's trying to go after the other arm. This is high-level grappling right here, Steve. Би маргааш өөрийнхөө чадвар зүйлийг хийх болно. Trying to add another weapon to her arsenal to combat that twister that we saw back in Singapore. Би дахиад сануулахыг хүссэн юм. Анжела, чи миний бахархал шүү. Чи үргэлж миний үлгэр жишээ хിവэрэ байх болно.
Та тулааны спортоор баримтат кино болон бусад бичлэгүүд хийдэг цорын ганцхан Монгол суугаад дэмжиж subscribe дарахаа битгий мартаарай. Таны дарсан ганцхан товчлуур энэ спортыг Монголд хөгжүүлэх, цаашлаа залуус сэтгэлийн дэмжлэг болон мотивац өгөхөд том хувь нэмэр оруулж байгаа гэдгийг та ойлгоорой. Баярлалаа. Ингээд бичлэгтээ эргээд оръё. Анжела тулааны спортоос зодог тайлж өөрийн жинд ялалт байгуулж дараагийн аврах болсон бүсгүйд баяр хүргэн бүс зөөж өгч байгаа мөч тулааны спортын түүхэн дэх мартагдашгүй өдрүүдийн нэг байсан юм. Асар их нэр хүндийг дуудуулж явах нь түүн таата байсан ч бусдаас өргөлж сул талаа нуух бүх зүйл зүгээр хэвийн байгаа мэт дүр эсгсэн 6-аас 9 жилийн амьдрал эцэстээ амиа хорлох оролдлогод хүртэл хүндэрсэн энэ түүнийг туйлдаа хүртэл ядарсныг илтгэх. Ослын дараа амьд үлдсэн ч бусдад хэлхээс айж байгаа тэр мэдрэмж түүний дотор байсан хിവэрэ. Энэ нь түнэр харахуун гяндан түүний дотрыг бүхэлдэн сүрүүлж байсны шинж. Би энд өнөөдөр өөртөө тохиолдсон түүхийг та бүхэнтэй хуваалцах гэж зогсож байна. Магадгүй та үүнийг сонсох явцдаа удаан гүн бодолд орж болох. Эсвэл сүртэй зүйл биш мэт ойлгогдож болох. Тэнд таныг хайрлах бас таны төлөө санаа тавих хүмүүс байгаа. Магадгүй маргааш гайхалтай сайхан өдөр болж болох. Хэрвээ та энэ шөнийг л даваад гарчихвол шүү дээ. Fight Story бол энэ байдлыг өөрчлөхийн төлөө бүтээгдсэн тусламж бас найдвар хэрэгтэй байгаа хин нэгэнд. Бид бүгдд л дотроо хадгалж байдаг хин нэгэнд хэлмээр байгаа түүхүүд нуугдаж байдаг. Магадгүй номныхоо эхний хуудсыг бид сайн бас муу эсвэл даван туулахыг хичээж байгаа ямар ч өгүүлбэрээр эхлүүлж болно. Гэхдээ эдгээр нь бүгдээрээ л амьдрал дэх аяллалын хэсгүүд. Бид орчин тойрныхоо хүмүүсийг юу туулж, юу тээж явааг мэддэггүй ч тэдний ганцхан хазгаа гიშгсэн үйлдэлээр ойлгох бус улмал олон нийтээрээ хүчтэй дэвсэлж эхэлдэг. Бид яагаад ийм болоод хувирчих вэ? Энэ бүсгүй азар өөрийгөө нээж 9 минут амиа авч үлдэх замыг олсон. Номныхоо эхлэл өрнөл бас дунд оргил хэсгийг яаж бичих нь танаас хамаарна. Бас яаж төгсөх нь ч бас. Та өөрийнхөө амьдралын зохиолыг өөрөө гараараа удирдах бүрэн боломжтой. Хэрвээ та яг одоо өөртөөгөө тэмцэлдэж байвал эсвэл яг одоо хар бараан газар байгаа хэвээрээ байвал би нэг зүйл танд хэлье. Бид таныг маш сайн ойлгож байна. Төгсгөлд нь үзэгчдээсээ хүлцэл өчгөд Виктория Ли яагаад амиа хорлох болсон талаар интернетийг бүтэн самарсан ч түүний талаар ямар ч мэдээлэл олдсонгүй. Гэхдээ Анжела Лигийн хэд хэдэн подкастаас сонсоод гадарлаж авсан зүйл минь өсвөр наснд нь хийхийг хүсээгүй байгаа зүйлээр хэд их хүчилж охин ядарч төлсөндөө ийм зүйлийг хийсэн гэх ойлголтыг авсан. Гэхдээ энэ бол 100% бодтой таамаг биш гэдгийг та бүхэн ойлгоорой. Ингээд та бүхэн лигийн гэр бүл тохиолдсон тун харамсалтай үйл явдлын 2 дахь хэсгийг сонслоо. Бид сэтгэл зүгэж ямар чухал том сэдв болох талаар энэ дугаарыг үзээ та багахан ч ихсэн ойлголт авсан гэж бодож байна. Ингээд дараагийн галзуу дугаараар эргээд уулзъя. Та бүхэн сайхан амраарай. Баяртай.